Яруу найрагч Расул Гамзатов. Цагаас эрт чимэн юундаа бууралтав гэж санаандгүй 5 сарын үрийн гэгэнд гадаа орсон цасыг цонхоор харсан мэд гайхаж чимэн надаас асуух юм. Юуны учир цагаан жигүүрд шивод үсэн дээр минь сууж үр юугаан засгаар завдсныг хөрөж би мэдэхгүй байна хонгор минь. Толгойтой үсэнд минь буурал нэмэх нь тоолох насных биш билээ хайрт минь. Тогтун хөдөлж шүлгэлхэ болно гэж тоглохонч биш бодож явсан удаагүй. Өнөөж хүртэл залуу зандан явхдаа үргэлжилсэн үгтэй нууцаар чадхой нөхцсөнгүй. Явсан суусан хаан луул хаан ямар ч салхи шуурга цасанд шүлгэл бичиж явлаа. Өндөрт нисхийг мөрөөдгөөс илүүтэй өөрийн чин тухай шивнэн өгтнөн би алимны мод эд цэцэглэх 5 сард агаар хямарч цас дарах нь байдаг. Авсан дортлоо чамдаа дурлсны учир азаа буурал болоо юм уу би? Хайртай юм аа би чамд. Харшгүй хайртай юм аа би. Хайраас болж бууралсан юм байлгүй дээ. Санаа ширлээс болж буурал болоо юу та би? Санаа хүрэмгүй холын замд гарснаас буурал та юу та? Уулзахсаар удалгүй хагц өдрүүд уг та би ингэхэд хагцлаас болж буурал болоо юу? Хаяа чи над муу байсан, хатуу ширүүн харьцдаг байсан. Өчигдөр чи над гомдмоор үгэлсэнд өнөөдөр би бууралтай юм уу? Алив санашгүй юмд санааргалгүй шулуун явлаа. Атаатан дайснаа ариун шударгад тооцсон минь би. Анд нөхөд минь надаас хулжин зайлсан нь би. Аюулхад тэглэх гүнгээс бууралт фөө би. Атаатны хорлол нөхрийн гүтгэлэг алайлнаас амрагч нэмэн уйтхаргууныг азай буурал болгож намайг. Аль эсвэл 100 наслам золбоо олгох аз жаргалаар намайг шигнэн чимэн дэргэд байгаад баярлахта чингэж би буурал болов. Өрөвгнөх цасанд 5 сарын цэцэрлэг өдөн хүнжлөр хучигднам чамтайгаан байхдаа би буурал өвгөн биш цагаан толгойтой хүүхэд болном.